Facebook буюу нүрэ ном болон олон төрөлдөг энэхүү хэрэглээнд 600 мянган гаруй хэрэглэгчтэйгээр Монгол улс 120 дугаар байрыг эзэлдэг хэмээн намайг ярьж байх зур улам нэмэгцээр байгааг дуулгахад таатай байна. Үүнээс клубын нойлд хошуугоо цоройлгож эдсэн хоол бутсан хумсныхаа зургийг даруулж хамаг гой дээрээ тавьчаад би шал царай мотой байгаастай гэж бичдэг бүсгүүчүүд 49-ийг эзэлдэг бол сакс хөлбөмбөг улс төрөөс олж найз нөхдөд мартан алаан болдог. Хөрхөн октын зурган дээр өдөр шингүй эцсийн хүчээ шавхан лайк дардаг ирчүүд 51% эзэлдэг. Олон янзын фэйсбүүкч тунд тоглоомчид, копи төгчид, сенсацлагчид, лайк төгчид гээд 18-аас 34 насны итвэх шарвалтай эрэгчид 70% байдаг юм байна. Харин та тэдний аль нь вэ? За сайн байцгаана уу? 3 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн талаар янз бүрийн санал хүслүүд ирж байна. Ирсээр байгаа. Тэгээд бид нар одоо сүлжээний зарчмаараа дараагийн хөтөлчийг аваад ирээ сууж байна. За өнөөдрийн манай зочин бол Facebook дээр 50000 найзтай, 3000 дагалдагчтай, Twitter дээр бол өргөжлүүлээд бас маш олон дагалдагчтай болцсон. За огцон цойлж одоо гинт одоосон хүн байна. За одоо тэгэхээр манай нэвтрүүлгийг ерөнхийдөө авч хөтлөх хүн маань бол одоо дөрмийн дагуу нэмэх одоо үйлдэлүүдийг хийгээд байна. Тий. Дөрмийн дагуу бол чавчаа маань одоо хөтлөөд явна. За энэ сүлжээ нь яг үний юм байна. Бүр ёстомор уццаад байгаа дуудаад авчираад ингээд яг сүлжээнд оруулж тийм би итгэхгүй байгаа чинь үний юм биш үү. Тэгэхээр дараад нь улан баяр минь орохдох үедээ гайг байгаа. За хэлсэн байгаа. Би бол хөтлөхгүй 20,000. Ер нь би бол 20,000 төлөөл юу гарыг гэж боддог. Яг тий хаяад одоо ер нь сүлжээ миний доор орох хүн чинь нэг алга. Тэгээ улан баяраа оруулж ирлээ. Юу таны дараа тэгээд одоо улан баяр авцсан гэж би тэр ойлгож байгаа тийм. Хөрхий улан баяр. Тий. Молдог Уландаа бол улан баярыгаа тавьж байгаа л явж байгаа юм шиг. Тэгээ энэ хүн хэр зэрэг цаашаага бас сүлжээ явах юм байгаа мэдэхгүй. За навцыг ойлгож байгаа. Амьдрал уран бүтээл юу вэ? Сэтгүүл юм юу болж байна? Той момоо бичиж гин үү? Юу болж байна? За тэг ямар ч гэсэн тэ Facebook-ийн найзуудаа бүгдэнд ингэ бас юм өдрийн мэндийг хүргэе тэ. Тэг өнөөдөр бас яг сайхан өдөр нөө валчин нэм дашнамтай гэдэг шиг 3 баяр давцсан. Анх баяр, нэм баяр, улан баяр, дээр нь нэмээд жавчаа. Тэгэхээр ямар ч гэсэн таасаа асуусан тэ. Гайхалтай тэгээд өдөр хоног бол өнгөрч байна тийм ээ. За уран бүтээлх үү одоо ажиллах уу ер нь бол нэлээ амжилтаар бол цангаж явж байна. За чоноор ярих юм бол одоо өстө жинхэнэ юу таарлсан бүгд дидчмээр санагдаж байна. Тэгээ юу яаж нөө Facebook дээр таньдаг хүнээ ингэж би анх нөгөө нэг Facebook дээр таньдаг хүнээ ингэж авдаг гэсэн чи яг тэр зарчмаар явж гин үү эсвэл танихгүй ч гэсэн хүн авж гин үү яаж эхэндээ бол ерөөсөө авдаггүй байсан. Тэгээд өнгөрсөн 4 сард нэг болсон юм аа. Тэрийг ч би баг тайлбарсан хэлсэн хэлээ хүмүүс онцлоо. Тэгээ би нэг хэлэхээс өмнө бол ямар нэгэн улс төр ч юм уу сонгуул энэ төр тавьж халбуугүй шүү те. Зүгээр л надад тохиолдсон юм те. Тэр юу гэхэлэр манайхан мэдчихлээ тийм 4 сарын ихээр нэг манай Монголын бас нэг зарим нэгэн улс төр ирэх мэт те. Нууц ланстай нэлээл бүүн шууган болов да. Тэрийг нь бас би нэг гадаа холбосон ингээл хийсэн те. Тэрнээс хойш тэгээд айгүй тийм одоо нэмэгдсэн ч юм огцсон те. Тийм болсон. Тэгээд тухайн үед бол яг юу намайг одоо надад үзэл бодлыг гэдэг утгаараа ч юм уу бодоод бүгдийг нь ингээд конфирм хийгээдсэн. Тэгэхээр сүүлдээ тэр нас тийч оновчтой шийдвэр биш. Тэгвэл чи үүтэй адилхан байгаа юм байна. Би ч одоо сая Лардмаа гэж кино хийгээл одоо би чи огцом 17,000. Одоо ер нь 18 болох ч ш. Өнөөдрийн үед бол 600 хүн лайк дарцал байна. За тэгээд ажиллаа бол одоо хийж байгаа үстэй. Уу яг хөө тэгэл хийх үгүүдэрээ тулж лээсэн л одоо бол яг юм хийж лэн дээ. Дарамтчилт бол байсан. Гэтэ тэрэнд одоо нэг бууж өгөөдөө бол сонирхол ш арчилсан 10 уустай амьдарч байна. Арчсан уст ажиллаж байгаа одоо амьдарч байгаа хэрэг юу вэ? Хүн болгон чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж болно. За ямар ч зүйл ажилтайгаа үлдсэн юм байна ашгүй. Бас тэрнээ санаа зовоод л энэ залууг заавал ингэх ямар шаардлагатай мартдаг гэж бодож ил байла. Ер нь гэхдээ хүн урд ажиллаа хийгээл явж байгаа ч үн хиний үзэл бодол яаж орж ирэх нь бид нар бол юм биш шүү дээ. Би бол ингэж боддог шүү дээ. Залуучууд улс төржнөө байна уу? Манайд ямар хамаа те. Ер нь улс төрчих хэрэг байгаа юм уу? Гэтэ яг та улс төр чи оролдохгүй улс төр чамаар оролдоно гээл те. Би бол ямар ч тохиолдолд нөхөрлж авсан нөхрийгөө найзалж авсан найзаагаа молохгүй. Тэгээ энэ нэвтрүүлгийг бас хүмүүс үзэн гут янз бүрийн сонгуулийн эсрэг PR хийх гэж хийгээд байгаа юм уу гэж ойлгоод байгаа байхгүй. Яг сонгуулийн цаг үе давхцсан болохоор тэгж ойлгоод байгаа юм шиг байна. Тийм байхгүй. Бид нар нэвтрүүлгээд сонгуул дууссан гэсэн үргэлжлүүлээд хийн. Яг тэгээ над руу ингээл бас янз бүрийн юмнууд ингээл Facebook, Twitter юм гарч байгаа. Гэтэ бол залуу хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болно шүү дээ. Би арчилсан R&B улсад амьдарч би хийнийхээ төлөө хин миний сонголт шүү дээ. За яг Twitter дээр аль зэрэг их жиргэж байна. Уу яг зүгээр нэг дандаа жиргээд ах уу хаяа нэг жирэхээр тэгэл тэр чи өөрөө тийм бөмбөг дисэлж байгаа юм шиг те.
мэдхгүй тэгэл тэнд ингээл одоо жишээ нь юу гэдгиймдээ Роберт Паттинсон гэл залуу балаа авд энд байна те. Би энд бас ганц нэг бичээрс тэрнээс илүү гарч чадах шиг аваалаа. За ямар машин унж ийн? Гүй яа тэгэл нэг Япон солонгос зэргүүд байдаг. Гэтэ би яг нэг угсал яг би сүүлийн 2-7 хоног хугацаанд бол дугуй унж байгаа. Би машин шиг яагаад тах тийм Ногоон дэлхийг аврыг. Ногоон дэлхийг авраг тийм. Улаан дугуйтай улмаркет бол тэгэл ерөөсө Улаанбаатар хандахгүй те. Тэгэхгүй гэж Улаанбаатарын хавцаагаар яваад байгаа юм биш үү те. Одоо өөр хаашаа явах вэ? Гэхдээ би ногоон бас юм руу явж болж л байна те. Тэгээ би яг үүндээ таяр ярьж байгаа юм гэж ойлгохгүй. Тэгээ өөртөө очролцсон. Тэр Улаанбаатараар яваад байгааг нэг нь аав, нөгөөх нь орхи тэгээ өөртөө очроод. Ингээл улс төржэл хэлж байгаа юм байна л да. Жишээл Улаанбаатар үүдгд чи ер нь тэгэл нэг 2 дугаар сургууль тал руу л болчиход байна уу? Үргэлжлэн тэгэл ардмаа хоёроос үзээрэй те. Твиттер аккаунт хэзээ нээсэн гинэ? За 2012 10 оны сүүлээр гэж бодоорог 2 жил хагас болчихж байгаа юм те. Гэтэ би яг нэг өглөөд бол баг эхний 2 жил нь бол өвдөгтэй бос байсан те. Тэгээ сүүлийн одоо нэг хагас жилийн хугацаанд бол маш ихтэй байна. Тэр өөр бол айгүй олон зүйл хийж болтыг бол мэдсэн, одоо мэдэрсэн те. Тэгээ ер нь бол зүгээр юу гэж бодоод байгаа штэ. Бид нар л Facebook л ушураад байгаа болохоос биш. Twitter ч юм уу те, MySpace ч юм уу, Skype ч юм уу. Энэ бүгднгээр л ингээд бид нар явахад бол бас тийм цагийг одоо хөгжилтөөр гэдэг ч юм уу те. Эсвэл тэр анхаагээл тэр яг өөрийнхөө одоо тэр орон зайд яасан ч яа тийм сте. Сэтгүүлч мэрэгчтэй. Гэхдээ би олон улсын харилцаагаар дагнсан. Найз нар ч улмаа гэж дуудд юм уу эсвэл Facebook, Twitter ID ч улмаа юм уу? Гэхдээ наа гэр бүлийнхэн л бүтнээрээ дуудана. Бусд газар бол тэгэл улмаа л гэдэг. Дулмаа биш, улмаа шүү. Би нэг өнгөө ярьчихгүй. Манай хамаатны Тахамаа гэж хүн байдаг байхгүй юу? Тэр 10 жил манай сургууль багшилдаг байсан. Аав нэг очиалж нэг Тахамаад нэг тэгээ хэлчихэж гэл тэгэхээр би заа гэлээ. Скинт завсарлаганаар дөөхөө самдаг байхгүй. Тэнгүүтээ багш нарын өрөөнд очиад хаалган тагшаал. Ингээл арсч нэрийг мартсан. Хэн блэ? Хөлөм аав шээ. Шагам аав шээ. Хөлтэй л холбоотой юм. Хэн блэ гэж бодчихлаа. Уулмаа. Уулмаа багш байна уу? Тэгээ багш нар юу нааш. Гарч явстаа. Оо тавхаа мааш дээ зэлэг гэж. Гэтэ энэ өөрөө зохиоч ч магадгүй шүү юу. Айхтар. Аюултай хүн те. Тийм. Хүнийг ингэж дүгнэлээ болох хэрэгтэй байхгүй. Өнгөц үү? Өнгөц нэвтрүүлэг хийж байгаагаар нь ч юм уу те энэ хүн бол шалиг залууч байт юм уу? Банзал залууч байт юм. Алиэлагч гэдэг юм. Эсвэл салвтаач гэдэг юм. Таны тэгсэн байлээ нэрээ те. Тэгээд юу нэг хөнгөн хийсвэр залууч гэдэг юм уу те. Энэ бол арайчин ч гэдэг юм. Шооц. Тойрыг л тэгж таньдаг. Намайг бол зүгээр мингээр мал таньдаг те. Тийм ба. Өөрөөр нь юугаар таних уу? Одоо битгэхгүй. Телевиз мэдээс байгуулад ингээд томорч момрол явдаг штэ. Яаж вэ? Чамаг одоо өөр газар урьж гин үү? Яаж вэ? Ер нь бол зөв санал тавьдаг. Яг тэр сая тэр баяр зүгтийн асуудал дээр болсны дараа бол маш олон телевиз тэгэл энэ хэвлэл мэдээллийн байгууллага төрийн бус төрийн ч гэсэн байгууллагаас санал тавьж лээсэн те. Бас нэг юм залуучуудын дуу олоос өмнө шудрын төлөө явдаг те. Өөр ингэс үзэл бодол ихтгэл үнэмшилтэй залуучуудын бас бидний гэдэг тийм ээ. Ясгтээ би одоохондоо бол ямар нэг тийм шийдвэр гаргаагүй. Тэгээ би бас яг энэ одоо бас таагууртаа суужгаад бас нэг үг хэлмээр байна л. Тэрний үг гэхээр би бас таагуурыг бас тодорхой сүмдэлж авдаг тийм ээ. Ялангуяа бас ингээд хоёр залуу те бас нэг арай өөр тийм чиглэлийн жанрын зүйл хийдэг боловч бидний яг одоо нэг цэцэг үр дүндээ уулзах цэг одоо тэмүүл зорилго манаас ингээд нэг тал руу чиглэлтэй болж бодож байгаа. Навчаач гэсэн тийм хийж байгаа уран бүтээлэн ч гэсэн зүгээр нэг одоо нэг жүжигчин солон төрийн ажлынхээс илүүтэйгээр нийгэм бас ингээд нэг болохгүй байгаа зүйлийг ч бас шүүмжлэлээс нь гаргахын тулд өөр ингэсэн тийм ээ. Орон зай гаргаж байгаа. Би айгу баяртай одоо таагууртаас бас өөрийнхөө зүйлсээ баярлж авдаг гэдэг л хэлж байгаа. Ер нь бол тэгэл юу штэ хүн өөрийнхөө л одоо Үйлдэлээс улам шууд амжууллаа гэж. Улам баярлалаа гэж. Би бол пирамида гоё босгосон байгаас тий. Тий. Ер нь бол артмак канаа. Би ингэж бодлоо. Билеттэй оол гэж бодлоо. Яах юм. Дижитал чиглэлийн чиар уцаад кино албаны дараагаар навчиг тавиад медийний албанаар улмаг тавиад өөрөө зугаалал хийсэн. Орлогоо аваад явж. Тэгвэл энэ янз юм болох юм шүү. Хэд орж? Ер нь бол штэ тэ чи сэтгүүл зүүн салбарт ажиллаж байна. Ингээд сэтгүүлчэд нэг сэжүр аваад ингээд хүнийг айгу худлаа ингэж гүтгэж өмбичдэг юу гэж ойлгодог. Гэхдээ тэгэд энэ одоо юу юм бол та редакцсан бас нэг дарамт гэдэг ч юм уу эсвэл хувь сэтгүүлчэнд бас байна л да тий. Тухайн мэдээлэл ингээ үнэн бодитын ингээд одоо тодруулахгүйгээр та шууд ингээл бичдэг явцдаг бас нэг тийм байдаг. Үгүй зарим нэг хүмүүс одоо хитрхи их мөнгөний төлөө яваад байгаа та нарт юу гэж боддог вэ? Тэр буруу юм уу? Гэхдээ тэр буруу юм уу зүгээр та юу гэж бодож байна? Над бол арай хүн чанараа алдах гэдэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Хитрхи их туушрах нь.
Тэгэл хүн чанар байхгүй болчихоо хүмүүс мөнгө рүү тэмүүлдэг юм шүү. Тэгж бодлоо байгаа шүү дээ. Айгуу зөв хариулт. Гоё хариулт байна. Лайк, share. Тэ? Шууд лайк юм шүү. Short like. Таалагдлаа. Улмаа октод руу покмок гэж байна уу? Гэхдээ би ер нь нэг тэгдүү шүү дээ. Тийм үү. Ямар хүмүүсийн октодын зургийн дээр лайк дарах вэ? Гэхдээ би ер нь цөөхөн үнэтэй л дарж байсан. Зүгээр яг хаа би яг нэг сон нууцч явахтай зүгээр би эмч хүн надад айгу ойр өгдөг байхгүй. Тэгэл яг зүгээр ангаахын одоо нэг таньдаг найз ч юм уу те эсвэл ингээд сургуулаа төгсөж байгаа ч юм уу эсвэл нэг мундаг эмчийн зураг байвал би ер нь лайк бол нэг харамлахгүй. А зүгээр эсэргээрээ одоо сая би өнөөдөр яг нэвтрүүл орохоос өмнө миний тэр өндөр Facebook постн дээр нэг хүн юм оруулсан л та тэрний үг гэхээр та нараас үдсэн баг те нэг эмэгтэй одоо өөрхөн нөхрийг Монголдлоо нөхрөөгөө барьж авч байгаа. Нөхөр нь өөр эмэгтэйтэй гэртээ ингээд байж байгаа. Хаал онгол барьж авч байгаа тий. Тэгээ тэрийг надад миний одоо пост руу оруулангуудаа улмаа чинь юу гэж бодож байна. Тэгээ болж байгаа надаар ингээд нэг нийтлэл энэ бичүүлэх нь л дээ тий. Шүүмжлэл ч юм уу тий. Тэгээ би л тэрийг тиймэрхүү хүмүүстэй би орох юм шаардлага байхгүй. Хүний амьдрал чинь бас нэг үнцэн тогтох учиртай тий. Хүний нууц гэж нэг юм байна тий. Тийшээ би халдаж явах болж байна. Тэгээ би хоёр зүйл. Нэгдүгээр улмаа ямар ч өвчнөр өвдсөн. Үхгүй. Нилийн урд наслах юм байна. Бүх эмчнэр лайк тарчихсан. Ингээд янз янзын эмнэлгээр ямар ч асуудалгүй юм байна өөрөө бол. За. Бүх эмчнэрт ингээд лайк тарцсан. Хоёрдугаар тийм ингээд яах юм бол яг таны хэлдэг зөв. Одоо ингээд хүмүүс би нэг ингэж ойлгоод байт юм л да. Манай хүү өнтер фэйсбүүкээр ингээд харж байхад энэ имэйг ингээд унтсан байхад ингэсэн байх юм. Энэ ингэсэн байхад ингэсэн гэл нэг одоо нэг таалагдлаа авах гээд нэг араа худлаа юм уу шеэрлээд гаргацдаг тий. Тиймэрхүү юм бас их байх шиг надад их санагдаад ах шиг. Яг гоё таалагдвал лайк дарж л таарна. Яг сэтгэлд хүрэхгүй ингээд юм байгаад би заавал алтай шиг таньдаг гэдэг ч юм уу. Энэ надад айгүй олон лайк дартаж яа хариу барь гэж би лайк дарахгүй л үстэй. А гэтээ би нэг зүйлийг мэдчихлээ. Эмчнэр дээр лайк дараад өгдөг хөхгүй юм шүү. Хэрэгтэй газар л дарах хэрэгтэй. Тийм бэ. Ийм байна л та. Зүгээр би юу н анзааралаа. Бараг 3 жил шаарлаа. Юу гэхлээр нөгөө манай монголчууд дэлхийн аль нэг улс орнд болж байгаа зүйлийг те яг тэнд нь болж байгаа л гэж хүлээж авдаг те. Одоо Турк Стамбул тэмцэгсэл суглаан болоод байгаа юм байна шүү те. Сирт иргэний дан болж байгаа гэдэг ч юм уу. Гэтэл яг энэ Монголд юу юм байж болох уу? Тэр байвал бид нар яах ёстой вэ те. Эсвэл бидний одоо шийдэх гээд байгаа нэг асуудлыг тэнд аягүй хэлбэраар шийдэж чадаад байна л да. Тэгэхээр тэрийг бид нар яагаад байж болох вэ? Би нэг сонь жишээлээ сая Нямбаяр Турк гэд хэллээ те. Турк Стамбул одоо бараг 7 хоног шигсаал суглаа болоод буу юм болчлаа л да. Цагтаа иргэд хоорондоо мөргөлдөл. Аягүй ингэ шалтгаантай. Юу гэхээр Стамбулд нэг Гезин парк гэдэг нэг одоо манай энэ үндэсний соёл амралтын хүрээлэн ч юм уу те үндэсний цэцэрлэг хүрээлэн нэг тийм талбай байдаг. Залуучууд одоо чөлөөт болсон цаг өнгөрүүлэх те. Тэрийг нэрх баригч нь хурааж аваад нэг цэргийн том хөшөө байрна одоо байгууламж барина гэл нэг шийдвэр гаргачихгүй. Тэрийг нэг эсэргүүцэж байгаа. Тэгээ би бодсон аахгүй. Тэр одоо тэр талбайгаа ингээд Туркийн залуучууд тэгж хамгаалж ингэж 7 хоног тэмцэж чад бид нар парк газар бол зүгээр харж талцсан. Тийм үстэй. Тэгэхээр зүгээр энэ бидний нэг юм нэг ямар соёлтой нюанстай хандж байгаа нь л харагдаж байгаа байхгүй те бид нар эрх ашиглалаа тэмцдэггүй те бүр болоод өнгөр газар нь худалдаад юм барьцсан ингээд хүүхдийн парк юм нөгөөч одоо тэрийг ингэж ярьдаг те Паркинг тухайгаар босоо өвчих гэж манай дүүс. Бусдын юм бидэрт ямар хамаатай юм гэсэн тийм нэг бодол их ноёлоод тах шиг байна тий. Тийм мөх аминчхан тийм үзэл. Одоо зөв би тэр нэг тэрийг харсан л тэр Лердмаг юм харж чадварлаа. Яг хуу энэ хоёр хүний харж байгаа ертөнцөөс нэг ондол багтал та. Миний харж байгаа бол тэр яг хийх хэлцтэй юм те. Байхал хин нэг нь хийгэлсэн баг. За ах тэ бид нэр тэгээд зарим нь зочингоо яриулахгүй байл гэдэг. Яриулахгүй л байна шүү дээ. Тэгээд суугаал юм те. Ясмэн дээр бол бид гурвал зочин шүү дээ. Анхаа бол хөтлөгч бид гурав бол угасаал зочин хүмүүс. Тэгээ би нэг манай нэг ах ингэж нэг хэлсэн юм а. Одоо улмаа ялангуяа телевизийн салбарт байнга ажиллаж байгаа хүн бас хүнээс үг сонсчих бас зүгээр те. Дээр үеийн одоо жишээлбэл Монгол телевизийн нэвтрүүлэгч нар дээр үеийн Монгол кино нарын ингээд үзэхээр чихрүү ингээд улсаад орж ийн гэж байгаа юм. Ярьж байгаа яриа хүмүүсийн ярьж байгаа яриа тэр нэвтрүүлэгч нарын ярьж байгаа яриа тэр чихрүү бүр гулсаад ороод зөрхөр нь явчихдаг.
Тийм гоё шүү дээ. Тэр одоо дээр үн дээр нөө орч кинод байдаг шүү дээ. Манайха өөрсдөө ингээ орчуулаад дуу оруулсан. Тэгээ үүрэг хүлээсэн цагт ийм нэг явал Москваны үлсэн дургу гэдэг ч юм уу. Тэгэл одоо энэ Дагерын зугаа, Дарам сурунгуй, Симплмаагаа, Кармаагаа гээл те бүгд гоё юм дуу оруулдаг амьд байж идэг. Одоо би санджлаа энэ наа хүүхэд байхад тэр нөгөө бүүтлийн 2 дугаар дайны үед нэг Оросын тэр радиог Левитан гэдэг хүн байдаг байсан байлээ. Тэр Москвагаас ярьж ийн гэл одоо ярьж идэг. Тэр нь хүртэл ингээд одоо хүмүүсийн чихэндээ таны хэлдгээр яг тэр тий. Яг тэр нэгж буу. Тэгэхээр яг тэр бол маш тийм биднэрт үлдэх стол зүйл гэж бодож байна. Залуучууд манаас бүгдээр бие биенийг хүндэлдэг байх хэвээр, хайрладаг байх хэвээр. Тэгээ бүгд өөр өөр гэсэн тэмүүлэл зорилготой байх юм бол энэ Монгол улс бол нэг утгагүй одоо тэр заавал нэг Америкч юм Европын улстай зүрлэх шүү дээ. Бүр мундаг. Нээс илүү болно тий. Байх хэвээр тий. Ер нь тэгэл үзэл бодолтой л үнч вэ хэдүүлээ юм зү. Тийм. За энэ сайхан үгээр нэвтрүүлгээ дуусгая. Тэгээд би бас нэг үлчтэй. Би айгүйх ярьж байгаа шүү тий. Сая яг навчаа их хэлсэн дээр би юу гэж хэлэх юм бол хүн бол өөр ингэсэн үзэл бодолтой, өөр ингэсэн бас сэтгэл хөдлөлтэй байдаг тий. Яг л хүн бол өөрөө амьдарч байгаа байшин дээврийг бол ямар ч өнгөөр бодож болно тий. Харин тэрийг нь хин нэгэн хүн ч юм эсвэл хин нэг эрх мэдэлтэй мөнгөтэй хүн чи миний дуртай өнгөөр гэдэг ч юм эсвэл та нар бүгдээр адилхан өнгөөр бодож байгаа бол хизээ тэдэнд нь би үгүй гэж хэлмээр байна тий. Тэгэл Me too гэж хэлье. Багын явдал санагдав байна. Facebook-ийн тухай хитэн үг копи лайкшэр лефтийн бэмси болтогоос мань нараад шиг буцсан хүмүүс эцэн хоолоор октодон чек бусдын төлөө буян бол живгүй зураг шэр бүхэн шиг өөрийн хатад тараагаа эжтэй таю эсвэл баяжин шүү гिचмээс бааны нойлд оцоо цорвож өөрийгөө авч таки сотто зургийг найс нүдтэй савч толи паста ерөн нэрбийн зэрэг мэрэг авчаарай лайка сайтан болцсон гарууд очоодасаа башчаа статуса сингл болгоод октод руу пок дади сэтгэл клик араас батсан хүмүүс жог